Сайн байцгаана уу? Сувдар энзэн дорж подкастын дараагийн дугаар энергийн төвүүдийн тухай ярихад бэлэн боллоо. За энэ энергийн төвүүдийг бид 7 хүрд гэж нэрлэж заншсан байдаг. Харин доктор Joe Dispenza багшлахоор энергийн төвүүд гэж нэрлэж байгаа учир шалтгаан нь энэ төв ганцхан эрхтний тухай ойлголт биш. Эсвэргээр энэ тодорхой үйл ажиллагаа хариуцсан эрхтнүүд. За тэгээд тодорхой бидний булчир хайнууд энэ булчир хайнаас ялгарах даавар гормоноос үүдэлтэй үүсэх хүний биед мэдрэгдэх сэтгэл хөдлөл мэдрэмжүүд тэгээд энэ тодорхой мэдээллийг агуулсан өөрийн гэсэн жижигхэн ухамсартай, жижигхэн тархитай тодорхой энерги үйлдвэрлэгч ийм эрхтнүүдийн ийм бөөгнөрл нэгдлийг энергийн төв гэж нэрлэдэг байгаа хнэ. Тэг хүнд 8 энергийн төв байдаг гэж доктор Joe Dispenza багш тайлбарладаг. Биеийн дотор 7, биеийн гадна 1 энергийн төв байдаг. Бие доторх 7 энергийн төв нь бидний 7 булчирхайг агуулдаг. Тэгэхээр 1-р энергийн төв нь юу байдаг вэ гэхээр бидний төрөө булчирхай өндгөвчийг агуулсан нөхөн үржихийн энэ бүтээлч үйл ажиллагааг хариуцсан төвийг хэлдэг. 2-р энергийн төв нь хүний амьд үлдэх зүүн совин зүн бэлэг амиа хамгаалах үйл ажиллагааг хариуцсан бөгөөд бөөрийн дээд булчирхайг агуулсан байдаг. 3-р энергийн төв нь нойр булчирхай, чацархай, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог агуулсан хүний хийж бүтээх гал ирмэлзэл хүсэл, тэмүүлэл, бүтээц сэтгэлгээг хариуцсан төв байдаг байх нь. 4-р энергийн төв нь сэрээ булчирхайг агуулсан дархлааны тогтолцоо, хүний дархлагдсан байдал, хайрыг хариуцсан ийм энерги үйлдвэрлэгч төв байх нь. 5-р энергийн төв нь болохоор дуу хоолой, өөрийгөө зөвөр илэрхийлэх, бусдад зөвөр ойлголцох, үннээрээ орших чадварыг илэрхийлдэг. Тэгээд бамбаа булчирхайг хариуцсан ийм төв байх нь. 6-р энергийн төв нь сансрын мэдээллийг хүлээн авах чадварыг илэрхийлсэн боргоцоо булчирхайг агуулсан. За энэ боргоцоо булчирхайг бид бэлгийн мэлмий гэдгээр нь мэддэг. Тэгээд энэ төв нь бидний 3 хэмжээстээс давж үннийг ойлгох чадварыг хариуцдаг. 7-р энергийн төв нь үнчин тархийг агуулсан байдаг бөгөөд энэ нь өөрөөсөө доошох бусад 6 булчирхайгаа хариуцаж, үйл ажиллагааг нь хариуцаж, тэнцвэртэй, зүй зохицолтой ажиллах байдлыг нь удирддаг. 7-р энергийн төв тэнцвэртэй байх үед, буюу энерги дүүрэн байх үед бид даавар гормоны сэтгэл зүйн болон ухамсар буюу сүнсний тэнцвэрт нэгэн зэрэг оршиж, тэгээд хүний бие эрүүл сарвал, амьдрал нь аз жаргалтай, утга учиртай оршдог байх нь. 8-р энергийн төв нь бидний биеийн гадна оршдог гэж хэлсэн толгойн орой дээр оршдог. Тэгээд бидний сансар окторгуй, квант талбар, акашийн товчоо гэдэг нэрлээд идэг тэдгээр зүйлсээс мэдээллийг буулгаж ирэх түүнийг хүлээн авах үд хаалга гэж доктор Joe багш тайлбарладаг. Тэгэхээр хүн гэдэг ухтаа зүгээр л нэг махан бие ерөөсөө биш юм. Бид эсрэгээрээ бие, сэтгэл болон ухамсар буюу бие, сэтгэл, сүнсний нэгдэл бөгөөд эрүүл аз жаргалтай бай гэвэл хүнийг бүрдүүлэгч эдгээр 3 биеийн нэгдлийг бий болгож энэ 3 биеийг хооронд нь гүн бат холбож амьдрах хэрэгтэй. За жишээ нь хүн зөвхөн материаллык зүйл дээр анхаарлаа хандуулад биеийн амрыг хайгаад дандаа бусад зүйлсийг дандаа асуудлыг гаднаас хайгаад шийдлийг гаднаас хайгаад тэгээд сайхан мэдрэмжийн араас хөөцөлтөд амьдраад байна гэдэг нь өөрөө яаж байгаа юм гэхээр бие болон сэтгэл гэдэг хоёр биеийн дээрээ бүх анхаарлаа хандуулан амьдарч байгааг илэрхийлдэг. Тэгэхээр үүнийхээ үр дүнд нөгөө сайхан тоглох байртай болж болно, машинтай байж болно, элбэг дэлбэг хоол ундтай байж болно, сайхан карьертэй, мөнгө ихтэй амьдарч болох ч гэсэн нэг л зүйл дутуу, юу ч юм буруу, ямар нэгэн зүйл ирж хайсан. Яагаад ч юм сэтгэл нь огт ханахгүй, бүрэн дууран бус мэдрэмжтэй амьдарч байгаа нь энэ ухамсар гэдэг биеэ хаяад хоёр биеийн дээрээ төвлөрч амьдарч байгаагийн илрэл байдаг. Тэгэхээр хэдий элбэг хангалуун амьдраад байгаа ч гэсэн тэр нь жаргал авчирдаггүй гэсэн үг. Тэгвэл энэ юунаас болоод байгаа юм гэхээр бид сүнсний мөн чанараа, сүнсний зорилгоо, амьдралын утга учраа олоогүй түүнээс гажууд амьдарч байгаагаас үүсдэг байх нь. Хүн ухамсар сүнснээсээ холбоо тасарсан түүнийг сонсохгүй буюу ухамсаргүй амьдарч байхдаа бие сэтгэл ухамсарын нэгдлийг олж чаддгүй буюу амар амгалан аз жаргалтай эрүүл сарвал амьдарч чаддгүй. Тэгвэл яавал хүний сүнсний зорилго,
тодорхой болдог вэ? Яавал бид нэр сүнс буюу даалт ухамсар гэж нэрлэгдээд байгаа энэ хэсэгтэйгээ байнгын холбоо харилцаатай байж түүнтэйгээ нэгдэж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хамгийн түрүүнд миний сануулж хэлмээр байгаа зүйл нь бидний сүнс бол хин нэгнээр тэг сэрээлгэж барьдаг те, хин нэгнээр холбуулдаг, бас гаднаас ингэж сүнстэй нэгтгэж өгдөг зүйл огтхонч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь бидний даалт ухамсар буюу одоо сүнс гэж нэрлэгдээд байгаа энэ зүйл маань угаасаа бидэнтэй байнга холбоотой байсан. Биднийг бүрдүүлэгч нэг хэсэг юм гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Төрхөөсөө л бид сүнстэйгээ нэгэн бие болоод нэгэн цул болж байжгаад нас барахтаа бид нэр бие орхиод сүнс нь цаашаа үргэлжлүүлдэг. Энэ нь өөрөө физикийн энерги устж алга болдоггүй, нэг төлөвөөс нөгөө төлөв шилждэг гэдэг энэ ойлголтоор батлагддаг. Тэгэхээр үүний жишээнтэй сүнс бидэнтэй байнга хамт байдаг, ингээд даалт ухамсар байдлаар оршоод бидэнтэй байнга холбоотой байж ярилцдаг гэдгийн нэг жишээ нь бид хин нэгэнтэй уулзахаас өмнө ч юм уу ямар нэгэн зүйл хийхээс өмнө дотроос мань битгий дээ, наа чин димий дээ гэсэн нэг юм сонин бодол юм шиг, мэдрэмж юм шиг юм авч ийсэн байх бид нар бүгдөө. Тэгээд бид нар яадаг вэ гэхээр энэ дуу хоолойгоо үл тоогоод нөгөө хүнтэйгээ уулзаад эсвэл тэр зүйлээ хийгээд дараа нь хэрэггүй тэгдэг байж гэж харамсдаг. Ууг нь миний дотроос битгий гэж ингээ орж ирээд ийсэн штэ гэд ингэж бид нэр эргэж боддог те. Тэгэхээр эн чин л нөгөө бидний ухамсар өнөөх сүнс нь бидэнтэй байнга хамт байж бидэнтэй ярилцаж бид нарыг ингэж хамгаалж бидэнд сануулж байдгийн нэг юм илрэл юм аа. За тэгэхээр ухамсараа ойлгож сурыг, сүнстэйгээ нэгдэж түүний хүслийн дагуу амьдрч сурыг гэвэл дараах зүйлсийг хийх хэрэгтэй. Нэгдүгээр ухамсараа сэргээх хэрэгтэй. Буюу энэ сэргийг ухамсараа өсгөх хэрэгтэй. Бид ухамсаргүй төлөвтөө даалт ухамсарт байгаа энэ ухамсаргүйгээр үйлддэг болсон програмуудаа таних хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Үүнийг бид тархиа өөрчилгээд одоо сургалтаараа бясалгалаар дамжуулж хийдэг. Үүнийг бид бясалгалаар буюу ажиглалтаар хийдэг. Зааварчилгааны дагуу бясалгал хийж байгаа хүн бүр ямар нэг байдлаар сэргийг ухамсар нэмэгдэж ухамсартай илүү ойртдог. Энэ ухамсартайгаа холбоо тогтоож нэгдэж амьдрч сурдаг. Тэгэхээр нэгдүгээр хийх ёстой зүйл нь сэргийг ухамсараа өсгөх байх нь байна. Хоёрдугаарх нь сэргийг ухамсар ингэж өсснөөр бид нөгөө доод 3 энергийн төвийн блокийг тайлж энергийг чөлөөтэй хэвийн урсгах боломжтой болгодог. Энэ доод 3 энергийн төв гэдэг нь яг юу юм гэхээр бидний материаллык амьдрал буюу газар дэлхийн энергитэй холбоотой үйл ажиллагааг нь хариуцдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэд энэ доод 3 энергийн төвүүд блоклогддог нь юунаас болдгийг гэхээр ухамсаргүй болтлоо давтан бодож мэдэрч үйлдсэн тэдгээр бодол мэдрэмж зан ааш дадал зуршлаас болоод бид ухамсаргүйгээр юм л болвол уур хүрээд байдаг, ухамсаргүйгээр юм л болвол гомдлоод байдаг, ухамсаргүйгээр нэг л мэтгэд хүн татаархсан байж байдаг, эсвэл байнгын айц төгшүүртэй амьдардаг. Энэ одоо шунал те буруутгал гэх мэтчлэн бид нэр энэ ухамсаргүй ааш авир дадал зуршлаас болоод доод 3 энергийн төв нь блоклогддог байна. Тэгэхээр хоёрдугаарт энэ блокуудаа таних нь байна. Сэргийг ухамсараараа ажиглаад тий. Гуравдугаарт нь болохоор дасгал ингээд хийгээд бясалгал хийгээд ахлаар бидний доод 3 хүрдний блок арилаад энерги дээшээ чөлөөтэй урсдаг болоод зүрхэн хүрдэнд хүрэхэд энерги буцаж доош унахаа байдаг гэж доктор Жо багш хэлдэг. Энэ үед бид юу гэж ойлгож хүлээн авах чадвартай нэгэн болдог буюу бид ойлгож чадаж байгаа зүйлсээ л хайрлаж чаддаг. Ингэж бид нар хайрын энергийн төв хүртэл энерги чөлөөтэй урсгаж энэ ухамсаргүй байдлаас гарч эхэлдэг байна. За тэгэхээр ихэнх тохиолдолд бид нэр 1-2 дугаар энергийн төвийн блок гараад эхлэхэд бид дотоод дуу хоолойгоо сонсож эхэлдэг буюу энэ ухамсарынхаа дуу хоолойг сүнснийхаа дуу хоолойг сонсож эхэлдэг байна. Манай ингээд сургалтанд суусан хүмүүс гинтл дотроос ингээд тэрийг тэгж хийх хэрэгтэй байна. Эсвэл тэр зан ааш чинь буруу байш шүү, инкэ болоорой, ийм юм хиймээр байна. Чи ажил хийн шүү гэдэг юм уу те. Эсвэл чи наатаа хаяад энэ дээр анхаарлаа хандуулж гэдэг юм ингээд гинт хаанаас ч юм дуу хоолой бодол орж ирээд ингээд бидэнтэй ярилцаад идэг болчдөг гэж ингэж манай сурагчид хэлдэг байхгүй юу. Энэ бол нөгөө манай сургалтанд суусан баг ихэнх хүмүүс тохиолддог зүйл.
Тэгэхээр энэ нь өөрөө сэтгэл санаа нэлээд сайхан тайвширсан, сэргэг ухамсартай амьдарч эхэлсэн, доод 1 2 дугаар хүртнийхаа 3 дугаар хүртнийхаа блокийг тайлаад эхэлсэн хүмүүс ингэж өөрийн ухамсарын дуу хоолойгоо сонсож, сүнснийхаа дуу хоолойг сонсож, түүнийхээ заавраар амьдардаг болж эхэлдэг гэсэн. За тэгээд дотоод дуу хоолойгоо сонсоод эхэлсэн хүмүүс маань өөрийн мөн чанарыг таньж эхэлдэг. Сүнснийхаа зорилгыг нээж эхэлдэг, буюу энэ голын хатгаас гэд би нэг подкаст хийжсэн шүү дээ. Тэр голын хатгаас гэд подкастэнд нөгөө яриад байдаг дотроос тгийж, ingээж, түүнийг хийгээж, үүнийг хийгээж гэд ингээд хатгаад байдаг энэ нэг сүнсний үүрэг зорилго, энийгээ бид нөгөө ойлгож эхэлдэг. Ингээд өөрийн зүүн совин буюу дотоод дуу хоолойн дээр үндэслээд голын хатгаасын дагуу амьдарч эхэлсэн хүмүүс амар амгалан, элбэг хангалуун, бүтээлч, аз жаргалтай байдлаар буюу одоо энэ амьдран оршихуйн төлөв байдал гэж энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг номон дээр ярьдаг энэ төлөв байдлаар амьдарч сурч эхэлдэг. Хүн үндэ амьд явах амиа хамгаалах, нөхөн үржих буюу одоо үр өдмөө үлдээх. Тэгээд энэ голын хатгаасаа олж элбэг дэлбэг амьдралыг бүтээхээс нааш өөрийгөө болон бусдыг жинхнээсээ хайрлах боломжгүй байдаг. Буюу бид 4-р энергийн төвийг бүрэн дүүрэн ажиллуулж чаддаггүй. Гэтэл одоо нэгэнт ингээд энерги 1 2 3 дугаар энергийн төвөөс дээш яваад 4-р энергийн төвд хүрсэн бол бид бас дахин үүнээс доош ундаггүй гэж, буюу үүнээс доош унаж амтналаг энэ ухамсараар амьдрахаа болдог гэж доктор Joe Dispenza багш тайлбарладаг. За энерги 4-өөс дээшээ даваад ирэхээр хүн зориг, итгэл дүүрэн тэгээд үнэн мөнөөр амьдарч өөрийгөө зөвөр илэрхийлж байнга ингэж хоолоогоороо үгээрээ өөрийнхөө энэ дуу хоолоогоор дамжуулж хайрыг илэрхийлж амьдарснаар 5 дугаар хүртийнх нь үйл ажиллагаа нэтгэжж тогтворчдөг. Ийм хүн хоолойны бүх төрлийн өвчнөөс ангид байдаг. Бамбай булчирхай бүх төрлийн өвчнөөс ангид байж бамбай нь ив ирүүл сав саруул болдог, тэнцвэрчдэг. Тэгээд энэ 5 дугаар хүрт нь бүрэн дүүрэн ажиллаж эхэлдэг. За үүнээс хойш энерги дээшээ өксөөд ингээд 6-аараа бид амьдардаг болоход бидний харах өнцөг өөрчлөгддөг. Амьдралын мөн чанарыг үнэн мөнөөр нь таньж, нүдэнд харагдаж гарт баригдахгүй байгаа үннийг цаанаасаа таньж эхэлдэг, буюу бэлгийн мэлмий нээгддэг бүлгөө. За тэгээд үүний дараагаар дахиад ингээд дээшээ явхаар биеийн буюу даавар гормоны тэнцвэрт ордог, сэтгэлийн тэнцвэрт хүрч сэтгэлийн хат хүнд бэрхийг даван туулахын сэтгэлийн тамиртай болдог. Тэгээд дээрэс нь нэмээд сүнснийхээ өгөгдлийг, хүчин чадлыг бүрэн утгаар нь ашиглаж хүн ингээд 3 тамирт хүрдэг, буюу 3 тэнцвэрт хүрдэг. Энэ нь ямар тамирын гэхээр биеийн тамир, сэтгэлийн тамир, оюуны бед буюу оюуны тамирт хүрдэг байх нь байна. Ингэсэн хүн маш тэнцвэртэй, эрүүл, саруул, аз жаргалтай нэгэн болж хуурдаг байх нь. За тэгээд нэгэнт ингээд энерги хүний 7 энергийн төвшнийг даваад ингээд ийшээ хүртэл чөлөөтэй уурсдаг болоод ирэхээр угаас бидний энерги 8 дугаар энергийн төвд хүрдэг, буюу бид сансраас өгөгдөл мэдээллийг буулгаж хүний олж хараагүй, хүний бүтээж чадаагүй сод бүтээл төрөлийг гений өгөгдлөөрөө өөрийн сүнсний мэдээллээрээ хүлээж аваад тэгээ хаанч байхгүй цоошин нээлт бүтээлийг өөрийн биеэр дамжуулан энэ дэлхий дээр буулгаж ирдэгэ. Тэгэхээр манай тархиа өөрчил сургалт нь одоо сурагчдаа эдгээрийг үе шаттайгаар хийх арга барилд сургадаг бөгөөд монголчуудыг тэнцвэртэй амар амгалан элбэг дэлбэг бүтээлж амьдралаар амьдрахад нь туслахаар ингэж зорин ажиллаж байгаа байх нэ. Тэгэхээр өнөөдрийн энэ ярихыг хүссэн энергийн төв гэдэг энэ ойлголтыг үүнтэй холбоотой бид нэрээ аль энерги аль төвшөнд байхдаа ямархуу амьдралаар амьдрдیں۔ Эсвэл ямар асуудал бэрхшээл тулгардیں гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд би та бүхэндээ бас нэгэн гайхалтай мэдээллийг дуулгахыг хүслээ. Энэ нь юу юм гэхээр тархиа өөрчил төвөөс агсан шатны энергийн төвүүдийн бясалгалыг шинээр ингээ гаргах гэж байгаа. Энэ маань Dolby Atoms дууралтаар дуурна. Dolby Atoms гэдэг нь юу юм гэхээр зөвхөн стерео энэ баруун зүүн хоёр талаас биш, дээрээс доороос хажуу талаас ардаас гих мэтчлэн бүх талаас яг бодит мэт ингэж дуурдаг энергийн төвүүдийн бясалгалыг гарах гэж байгаа. Тэгээ энэ энергийн төвүүдийн бясалгалыг бид нэр Apple Music, Spotify дээр тавина.
та бүхэн энэ дээр аккаунттай бол манай бясалгалыг жинхэнэ амьдаар нь мэдрээд агсан шатны маань энергийн төвүүдийн бясалгалыг хийж, энергийн төвүүдийн блокийг тайлж энэ бясалгалын чидийг үзээрэй хэмээн ийм гайхалтай одоо сюрприз дүүрэн энэ сюрпризийг хэлэхээр ингэж тэсэн ядан суулаа. За тэгээ өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөлөө. Манай тархиа өөрчил сувгийг дагаарай. Тархиа өөрчил Facebook аккаунтыг дагаарай, Instagram аккаунтыг дагаарай. Тэгээд манай подкастыг сонссон бүх хүмүүс энэ YouTube сувгийн манд дагаарай. Яагаад тэгэхээр би цаашдаа улам сонирхолтой, улам гүн гүнзгий, улам шинжлэх ухааны баталгаа нотолгоо судалгаатай, гайхалтай агуулгуудыг бэлдсээр байх болно. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.